Хари Кришна эрхэм бишрэлтнүүдээ дараа хүндтэйглийг минь хүлээн авна уу. Та ихэнх үедээ Кришна бурхны сүм хийдэд ирж байхдаа юуг яаж хийхээ мэдэхгүй гайхаж бас энэ бүхэн ямар учиртайг мэдхийг хүсэж байсан уу? Тэгвэл та энэ бичлэгийг үзээрэй. Би танд өөрийн чадхаараа эхнээс нь тайлбарлаад өгье. За юун түрүүнд бид бүхний дээд бурхан Кришнагийн гэр оронд ирж байгаа гэдгээ санаж ухаан санаа, бие махбодоо цэвэр ариун байлгахад анхаарах хэрэгтэй. Ухаан санааны элдв материалог бодол хуурамч эгоогоон орхиж энд зөвхөн бурханд бишрэл хүндэтгэлээ өргөх, бурхныг магтан алдаршуулах, бурхантай холбогдохын тулд л ирж байгаа гэдгээ санаарай. Ийм ч учраас та сүмд ирэхдээ ухаан санааны хувьд даруй хүлцэнгүй төлөвт байж түүнчлэн усанд орох буюу угаал үйлдсэн мөн угаасан цэвэрхэн хувцастай ирвэл зохистой байдаг шүү. Гэхдээ та ийм боломжгүй байвал сүмд ирж болохгүй гэсэн үг биш бөгөөд ямар ч үед сүмийн өвд хаалга хэний ч өмнө нээлттэй. За тэгээд хамгийн түрүүнд та сүм рүү орохдоо гутлаа тайлаад энд байгаа 5 чигнаас өмсөөд дотгошоо орох хэрэгтэй. Дараа нь эрэгтэйчүүд нь зүүн гар талын, эмэгтэйчүүд нь баруун гар талын хөшигний цаадах өрөө рүү ороод гадуур хувцас тайлж вайшна хувцас сольж өмснө. Вайшна хувцас гэдэг нь эрэгтэйчүүдийн хувьд доотиг курта, эмэгтэйчүүдийн хувьд сайрыг хэлнэ. Хэрвээ танд ийм хувцас байхгүй бол аль болох ил задгай биш, урт хормойтой ч юм уу тиймэрхүү хувцас өмсөд ирж болно. Энэ вайшна хувцас өмсөх хэрэгтэй гэдэг нь ямар учиртай вэ гэвэл нэгдүгээрт бид ингэж хувцаснараа бурхныг хүндэтгэж байгаа. Мөн бусад хүмүүст өөрсдийгөө бурхны чин бишрэлтнүүд гэдгээ илэрхийлж улмаар тэдэнд Кришнагийн тухай санагдуулж байгаа учир жанцантай юм аа. Мөн энэ нь вайшнав хүн энгийн цэвэр ариун байх хэрэгтэй гэсэн философитой ч мөн холбоотой. За хувцас зохих ёсоор өмснөхийн дараа бид тилак тавих хэрэгтэй. Тилак бол бидний өөрсдийгөө Кришна бурхны чин бишрэлтнүүд гэдгээ илтгэж байгаа тэмдэг юм аа гэж ойлгож болно. Мөн тилакийг зохих ёсоор тавьснаар бидний бие маань Вишну бурхны сүм болон хувирч байна гэж үздэг. Тилак нь Вишну бурхны мөрийг бэлэгддэг юм байна. За тилакийг тавихдаа тилакныхаа шаварнаас багахан хэсгийг зүүн гарынхаа алган дээр аваад баруун гарын ядам хуруугаараа хөмсгөний дундаас дээшээ чиглэлтэй үснийхээ үзүүр хүртэл тэгшхэн зам болгож тавина. Дараа нь баруун гарынхаа чигчээ хуруугаар голын хэсгийн шаврыг арилгана. Ингэж зурж байхдаа Ом Кешавая Намаха хэмээх тариныг хэлдэг. Дараа нь энэ тилакныхаа доор жижигхэн навчин хэлбэртэй тусал зурж өгнө. Энэ навчин хамарны 4/3-ыг эзлэх ёстой байдаг. За тэгээд дараа нь гараа угаагаад үлдсэн усын толгойнхоо арын орой хэсэгт Ом Васудевая Намаха мантраг уншин түрхэж өгдөгөө. Ингээд хувцас өмсөөд тилака тавиад дууссан бол гараа угаагаад амаа зайлаад утасныхаа дууг хаагаад дээд давхар руу шүтээний танхим руу гарнаа. Утасныхаа дууг хаа гэснийг анхааралтай сайн аваарай. Учир нь лекцийн үеэр хин нэгний утас дуурвал хүмүүсийн анхаарал их сарндаг шүү. Ингээд дээд давхарт гараад хамгийн түрүүнд цугласан олон чин бишрэлтнүүдэд хандаж залбирч мөргөх ёстой байдаг. За ингэж мөргөхдөө Ванча Калпа Тарубяшча, Крипас Индубя Эвача, Патитанам Паванепио, Вайшнавепио Нама Намаха гэсэн тариныг унших хэрэгтэй. Энэ тариныг та анх сүм рүү орж ирэх үедээ ч гэсэн уншиж мөн болно. Судар номуудад бичснээр бол хүн хамгийн эхлээд чин бишрэлтэн вайшнавуудад бишрэл хүндэтгэлийг өргөх хэрэгтэй гэж заасан байдаг. Үүнийхээ дараа манай сүм хийдийн тухайд шүтээний танхимынаа Тулси Девигийн танхим байдаг учраас Тулси Девид бишрэл хүндэтгэлээ өргөх хэрэгтэй. Тулси бол Кришна бурхны хамгийн дуртай мод бөгөөд тэр бол бурхны цэвэр чин бишрэлтэй юм аа. Тулси Девигийн ажлыг хүртснээр хүн чин бишрэлийн замдаа ахиц дэвшил гаргадаг гэж Ведийн судруудад өгүүлдэг. За Тулсид мөргөх үедээ Ом Вириндая Туласи Девия Прияя Кешавасяча Кришна Бхакти Пради Деви Сатьяватия Намо Намаха гэсэн тариныг уншиж мөрөгдгөө. Үүнийхээ дараа бид хамгийн гол зорилго маань болох шүтээний танхим руу орох ёстой. За шүтээний танхим руу орохдоо
энэ хонхыг дуугаргаж шүтээнд өөрийгөө ирснийг мэдэгдэх хэрэгтэй байдаг. Гэхдээ хэрвээ энэ үеэр лекц юм уу намхан киртан явж байгаа бол хүмүүсийн анхаарлыг сарниулахгүй байх үүднээс зөвхөн хаалгаа зөөлхөн тогшоход болно. За дотгошоо ороод бид хамгийн түрүүнд Ширла Парпадын мууртыг мөргөж бишрэл хүндэглээ өргөх ёстой байдаг. Ингэж мөргөхдөө зүүн гар талаараа тэгээд Ширла Парпадын Парна мантра буюу Намо Вишну Падая Кришна Приштхая Бодали Шримати Бхактивиданта Свамин Ити Намини Намасте Сарсвати Деви Гавравани Причарини Нирвишешя Шунявати Пашчатя Дешитарини хэмээх мантраг уншин мөрөгдгөө. Ингэж мөргөх үедээ эмэгтэйчүүдийн хувьд Панчанга Парнам буюу дух тохой өвдгөө газар хүргэх байрлалаар мөргөнө. Харин эрэгтэйчүүд бүрэн дандават хийж мөрөгдгөө. Бүрэн дандават хийн гэдэг нь болохоор биеийнхээ 8 хэсгийг газар хүргэх гэсэн утгатай. Энэ 8 хэсэг нь юу байдг юм бэ гэвэл хөлийн хуруу, өвдөг, цээж, гар, дух, хараа, ухаан, үг гэсэн 8 зүйлийг хэлдэг юм байна. Дараа нь Шри Гавра Нитай шүтээндээ ойртоод мөн зүүн гар талаараа урдын айдал байрлалаар мөргөнө. Ингэж мөргөхдөө мөн түрүүний айдал Ширла Парпадын Парна мантраг тэгээд дараа нь Jai Shri Krishna Chaitanya Prabhu Nityananda Shri Advaita Gadadhara Shri Vasadi Gaura Bhaktavrinda тэрнийг тэгээд Хари Кришна 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 Хари 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 Рама 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 Хари Хари тэрнийг хэлэн мөргөнө. Ингэж мөргөж явахдаа заавал хоёр гараа хоёулангийн урагшаа сунгах ёстой байдаг. Хэрвээ та ирэх юм уу ямар нэгэн юм барьж байгаа бол түүнийг түр ямар нэгэн газар тавьчихад мөргөөрэй. Гэхдээ бурхантай холбогдолтой ариун зүйлсийг шалан дээр ч юм уу бохир газар тавьж болдоггүй. Ерөнхийдөө шүтээний танхим руу орох болон гарах болгондоо мөн шүтээний хөшиг нээгдэх болон хаагдах үед тус ингэж мөрөгдгөө. Шүтээнд ийм мөргснөөхөө дараа шүтээнийг харах буюу даршаан хүртнэ. Даршааныг гүүрүү парампарагаас эхэлдэг. Тэгээд хамгийн зүүн талын бурхны зургаас эхлээд харцаа аажмаар баруун тал руугаа шилжүүлэх байдлаар явнаа. Шүтээнийг харахтаа түүний бадам лимфа үлмийнөөс нь эхлээд харцаа багаар дээшлүүлэх хэрэгтэй гэж Шримад Бхагаватмын 2:2-13-т бичсэн байдаг. Ингэж бясалгаж харах нь биднийг мэдрэхүйн таашаалаас холдуулдаг учиртай юм байна. Ийхүү даршаан хүртэж байх үедээ бид Бурхан минь ээ, би таны мөнхийн албат билээ. Би танд яаж үйлчлэх хэрэгтэйг надад ойлгуулж болгоогоо ч хэмээн гуйсан сэтгэл зүйтэй байх хэрэгтэй. За ийхүү шүтээнд мөргөх, даршаан хүртэх үедээ аль болох бусдад саад болохгүй, хүмүүсийн анхаарлыг сарниулахгүй байх тал дээр анхаараарай. Хэрвээ та баг зэрэг хоцорч ирээд танхимд дүүрэн хүнтэй болчихсон байгаа бол үүдний хэсгээс мөргөж мөн болтгоо. Зарим үед нөхцөл байдалтай тааруулах хэрэгтэй. Шүтээнд мөргөж даршаан авсныхаа дараачийн үйл ажиллагаа руугаа орох хэрэгтэй байдаг. За сүмийн үйл ажиллагааны үеэр эрэгтэйчүүд нь танхимын зүүн гар талын жигүүрт, эмэгтэйчүүд харин баруун гар талын жигүүрт суудаг. Ингэж эрэгтэй эмэгтэйгээрээ тусдаа сууж байгаагийн учир нь бол бидний ухаан санааны цэвэр ариун байдлыг хадгалж мөн зөвхөн бурханд төвлөрөхөд тусалж байгаа хэрэг юм аа. Сүмд бид нар эрэгтэйчүүдийг Прабу, эмэгтэйчүүдийг Матажи гэж дууддаг. За Прабу гэдэг бол эзэн минь гэсэн утгатай үг ээ. Чин бишрэлтэн вайшнав хүн хүлцэнгүй даруй мөн чанартай байдаг учраас өөрийгөө албатын албат, харин бусад бүх амьд оршинлыг эзэн гэж хардаг. Ширла Парпад хэлэхдээ материалын ертөнцид бүгд өөрийгөө эзний байр суурин дээр тавихыг хүсдэг. Харин сүнслэг оршихуй гэдэг бол би албат, харин та эзэн гэсэн утгатай хэмээсэн байдаг. Иймээс бид бишрэлтнүүдийг Прабу буюу эзэн минь хэмээн дуудаж хүндэлж байгаа хэрэг юм аа. Харин Матажи гэдэг үг бол ээж гэсэн утгатай үг ээ. Чин бишрэлтэн хүн бүхий л эмэгтэй хүнийг их хүн хэмээн харж хүндэлж тэгж хандаж байх учиртай байдаг. Эрт цагт Брахмачари нар бага наснаасаа л бүх эмэгтэйчүүдийг ээж хэмээн дуудахад суралцдаг байсан хэмээн Шримад Бхагаватмын 7:6-9-ийн тайлбарт өгүүлсэн байдаг. Мөн Ширла Парпад 1973 оны 7 сарын 21-нд уншсан лекцэндээ
Хүн өөрийн эхнэрээс бусад бүх эмэгтэй хүнийг ээж хэмээн харж чадах нь төгс төгөлдөр боловсрал юм аа гэж хэлсэн байдаг. Ийм учраас бүх чин бишрэлтэн эмэгтэйчүүдийг матажи хэмээн дуудаж ээж хүн гэсэн үүднээс тэднийг харах хэрэгтэй шүү. За ингээд яаж бие авч явах тухай товчхон танилцуулж дууслаа. Одоо манай сүм хийдийн үндсэн үйл ажиллагааг танилцуулъя. Манай Кришна мандир төв нь 7 хоног бүрийн ням гарагт 14 цагаас үйл ажиллагаагаа явуулдаг. Харин бусад өдрүүдэд өглөө 6-аас 8 цагийн хооронд нээлттэй, бусад үед ерөнхийдөө хаалттай байдаг. Бүтэн сайн өдрийн хөтөлбөр нь 14 цагаас эхэлдэг. 14 цагаас хамгийн эхлээд RT буюу шүтэнтэй мэдчлэх үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр бид Харе Кришна мантраг их сурвалж аяар дуулж киртан хийх бөгөөд харин пужари буюу тахилч маань 5 мах бод буюу 5 зүйлийн өргөлийг бурханд өргөх үйл хийж бурхныг шүтдэг. RT-ний үеэр бурханд өргөсөн зулыг бишрэлтнүүдэд адис өгөхөөр түгээж явдаг. За энэ үеэр та энэхүү зулыг бурханд өргөсөн маха парсад хэмээн хүлээн авч 2 гараа дээр нь тавиад дараа нь энэ 2 гараа тухандаа хүргэж жай маха парсадам гэж хэлэх хэрэгтэй. Мөн үүнээс гадна бурханд өргөсөн цэцгийг мөн хүмүүст дамжуулдаг. Энэхүү цэцгийг та мөн л бурхны маха парсад хэмээн хүндэтгэж үнэрлэх аваас 5 мэдрэхүйхээ нэг болох үнэртэх мэдрэхүйгээрээ ч гэсэн бурхны ажлыг хүртэж байна гэсэн үг ээ. RT явж дууссаны дараа бүгд мөргөж Према Давани гэдэг үйлийг хийдэг. Ихэнх үедээ бид магадгүй баахан санскрит үг сонсоод ойлгохгүй юу яриад байгаа юм бол гэж бодож магадгүй. Энэ бол бид гуру парампара буюу Шрила Прабхупадаас эхлээд түүнээс дээшх Багшавийн гинжин хэлхээний номын багш нар мөн Кришна бурхантай холбоотой ариун гэгийн бодголууд, ариун даам, бусад ариун зүйлсийг магтан алдаршуулж буй үйл юм аа. Ерөнхийдөө хөтөлж уншиж байгаа хүн тухайн өгүүлбэрийг хэлээд ки хэмээн дуусгах үед нь бусад бүх хүн жай хэмээн түрдэг. Жишээлбэл Жаям Вишнупада Парамамса Паривраж Качара Ашатара Шат Шри Шримад Аче Бхактиведанта Свами Махарадж Прабхупад ки гэж дуусгангуут нь бүгдээрээ жай гэж хэлдэг. Жай гэдэг нь манд тугай, бадар тугай гэсэн утгатай үг ээ гэж ойлгож болно. За тэгээд хамгийн сүүлд Гавра Перемананде гэд хэлэхээр нь бүгдээрээ хари хари бол гэж хэлнэ. Тэгээд дараа нь энд хуран цугларсан чин бишрэлтнүүдийн яруу алдар бадардгай гэж хэлэх үед нь бүгдээрээ Харе Кришна гэж хэлдэг. Энийг 3 хэлээд тэгээд Шри Гуру болон Шри Гаврангийн яруу алдар бадардгай гэж хэлэхээр нь бүгдээрээ дотроо давтаад Шри Гуру болон Шри Гаврангагийн яруу алдар бадардгай, Шри Гуру болон Шри Гаврангийн яруу алдар бадардгай гэд дотроо 3 удаа хэлнэ. Тэгээ хамгийн сүүлд нь Шрила Прабхупадын яруу алдар бадардгай гэж хэлэхэд нь бүгдээрээ Шрила Прабхупадын Парнам мантраг дотроо уншдаг. Энэхүү Према Давагныг ер нь бол RT бүрийн дараа хийдэг ёстой. За үүний дараа хөтөлбөрийн дагуу лекц болдог. Лекцийн үеэр хамгийн гол нь бусдаа саад болохгүй. Түрүүн дурдсанчлан утасныхаа дууг хаасан байх хэрэгтэй. Лекцийн үеэр шүтээний өмнө удаан суух шаардлагатай болдог учраас хэд хэдэн анхааруулах зүйлийг хэлж өгье. За, шүтээний өмнө хөлөө жийж сууж болохгүй. Шүтээний өмнө шагай, тохой, өвдгөө тэрвэрч суудаггүй. Хөлийнхөө уулыг шүтээн рүү мөн номын багш руу харуулж болохгүй. Шүтээний өмнө унтаж болдоггүй. Шүтээний өмнө материалын сэдвтэй зүйл ярихгүй. Бүдүүлэг зан гаргахгүй байх хэрэгтэй. Шүтээний хөшиг нээлттэй байгаа үед юм мэдэж болохгүй. За мөн ам, хамар, чихрүүгээ гараа хийж болохгүй гэх мэт дүрмүүд байдаг. За лекц дууссаны дараа тухайн лекцийг уншсан лектороос тэр сэдвтэй холбоотой асуултаа сайн асуух хэрэгтэй.
Асуухгүй бол тэнэг хിവэрээ үлднэ гэж Шрила Прабхупад хэлсэн байдаг. За лекцийн дараа киртаны хөтөлбөр болдог. Энэ үеэр бид Харе Кришна маха мантраг бөөнөрөө олноороо хамт дуулцгаадаг. Киртаныг хөтөлж буй хүн дуулсны дараа тэр аяар нь бүгдээрээ төрж дуулцгаадаг. За мөн киртаны үеэр химнэлтэнд тааруулан алгаа ташуул сайн байдаг. Киртаны үеэр алгаа сайн таших юм бол алганы зураас сайн тал руугаа өөрчлөгдөнө гэж Шрила Прабхупад хэлсэн байдаг. Мөн та киртаны үеэр бусад бишрэлтнүүдийн хамт бүжгэлж болно. Киртан бол биднийг маш хүчтэй ариусгадаг зүйл юм шүү. Киртаны үеэр сайн дуулж бүжгэлэх нь бурханд үйлчилж буй бас нэг хэлбэр билээ. Киртаны үеэр анхаарах ёстой зүйл гэвэл хэрвээ та усанд ороогүй, эсвэл угаагаагүй хувцастай ирсэн, мөн сарын тэмдэг ирсэн бол картал, мирданг зэрэг бурхны эд зүйлсэд хүрч болохгүй, мөн киртан хөтөлж болохгүй. Харин киртанд оролцох буюу дагаж дуулах бүжгэлэхэд ямар нэгэн хориг саад байхгүй. За хамгийн сүүлийн киртаны дараа бид бурхны Нэрсимха Дэв дүр буюу арслан толгойт энэ дүрдэн зориулж залбирал өргөдгөө. Бурхны энэ дүр бол чин бишрэлтнүүдийг ивэлж хамгаалж байдаг. Багтын зам мөрдөх саад дотгорыг устган зайлуулдаг учиртай дүр юм аа. Энэ дуулал залбирлын үгийг энд орууллаа. Хэрэгтэй бол скриншот хийгээд аваарай. За хамгийн сүүлийн хөтөлбөр бол хүн бүрийн хамгийн дуртай хэсэг нь болох Парсадмын цаг байгаа. Парсадам гэдэг бол бурхны бэлэг ажил гэсэн утгатай үг. Парсад бол бурханд хайр чин бишрлэр өргөсөн хоол учраас бидний зүрх сэтгэлийг ариусгадаг. Ийм ч учраас энгийн нэг цагаан хоол биш юм аа. Иймээс парсадыг маш хүндэтгэлтэйгээр хүртэх хэрэгтэй. Парсадыг хайж болтгүй учраас хэрвээ та барахгүй бол уутанд хийгээд гэрлүүгээ аваад яваарай. Хэрвээ гэртээ очсон хойноо ч гэсэн идэж барахгүй хаях болчих гээд байх юм бол мод бутны доор тавьчих юм бол тэр модондоо ч гэсэн ач тустай байдаг. Гэхдээ ер нь аль болох л хаяхгүй хичээгээрээ. Ингээд ерөнхийдөө ням гаригийн хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаанууд дуусдаг. За энэ бүхэн дээр нэмээд хүмүүсийн мэдэх ёстой бас нэг зүйл бол бурханд яаж зуул өргөх вэ гэдэг зүйл байгаа. Ер нь бурхны энэ ертөнцид илэрч тодорсон баяруудаар мөн Картика сарын үеэр бурханд зуул өргөдгөө. За зуулыг өргөхдөө эхлээд ачимааны уснаас гар дээрээ тусааж ариусныхаа дараа зулаа аваад хамгийн эхлээд бурхны шүтэн дүрийн батам лимха үлмийг нь 4 удаа, гидсийг нь 2 удаа, нөөрийг нь 3 удаа, хамгийн сүүлд нь шүтэний бүхлээр нь 7 удаа зулаараа тойруулдаг. За үүнийхээ дараа алтар дээр байгаа бурхны бусад зургуудыг зүүн талаас нь эхлээд 3 удаа тойруулаад тэгээд доор байгаа Гуру Парампарагийн зургийг мөн 3 удаа, тэгээд Шрила Прабхупадын мууртыг 3 удаа, хамгийн сүүлд нь чин бишрэлтнүүдийг 3 удаа тойруулаад зулаа өргөнө. Харе Кришна, энэ бичлэг танд багч гэсэн тус болох болов гэж найдаж байна. Хэрвээ та энэ бүхний талаар илүү ихийг мэдхийг хүсвэл эдгээр номыг уншаарай. Бас хэрвээ та энэ бүхний талаар өмнө нь мэддэггүй байж байгаад буруу хийчихсэн байсныгаа сая дөнгөж мэдсэн бол алдас үйлдчихлээ гэж битгий санаа зовоорой. Мдээгүй үйлдсэн алдсыг бурхан уучлж болно. Харин мэдсээр байж үл хайхарч байвал энэ л жинхэнэ алдас шүү. Танд амжилт хүсье. Монголын чин бишрэлтнүүд мянга болох болтугай. Харе Кришна.